гайхамшигын томьёог би унших юмсан гэж бодсоор хагаад яг энэ подкастаа хийхийн тулд бас уншаад маш хүчтэй сэтгэл төрсөн. Өмнө нь өглөөний гайхамшигыг уншаад Хэл Элрод гэж энэ хүний тухай анх мэдэж авч ирсэн бол гайхамшигын томьёог уншихдаа улам л бүр гайхширч байлаа. Тэгээд их олон асуултууд миний хувьд их шин санагдсан. Жишээлбэл одоо ингээл номын нэр болоод яваад байгаа энэ гайхамшиг гэдэг үг өөрөө юу юм бэ? Гайхамшиг гэдэг нь агуулгын цаана яг юу байгаа? Юу гайхамшиг гэх юм? Бидэнд байгаа гайхамшигын тухай ойлголтыг бас эргэж бодоход хүргэсэн. Нэрэл Билэн Хэл Элродын бичсэн шиг энэ гайхамшиг гингүүд надад өстэй нөгөө даалд нууц тийм ээ юр бусын эсвэл гинтийн санаандгүй тийм л нэг юм гаднаас ирэх юм шиг л бэ. Гинтийн санамсаргүй юм шиг л юм хүлээдэг байсан. Гэтэл энэ ном бүхэлдээ гайхамшигыг бид нэр бүтээж болдог. Ялангуяа гайхамшиг бий болох тэр нууцыг тайлж гайхамшигын томьёоны дагуу амьдраад өөрсдөө тэр мэрэгчлэтнүүд нь болох боломжтой тухай сонин гаргалгаа байлаа. Нэрийг сонсчод бас их шүүмжлэлтэй санагдчихсан юм тий. Тэгсэн. Гайхамшигын томьёо гэдэг. Тий, яг үндэ ойлгоогүй. Шүүмжлэлтэй сэтгэхүйтэй шүү бас тий. Сэтгүүлч хүний онцлог байна тий. Би болохоор энэ номын талаар ярьж эхлэхээс өмнө зохиолчийн талаар бас тий баг зэрэг хүндээ гэж бодож юм л та. Тэгээд Хэл Элрод гэдэг одоо энэ зохиолчийг монголчууд маань уншигчд маань юугаар сайн мэдж байгаа вэ гэхээр Өглөөний гайхамшиг гэдэг номоор мэдсэн. Нэг жилийн өмнө энэ ном гарсан. Нэг жилийн хугацаанд бол ерөнхийдөө бестийн 1-5 хооронд бол энэс буугаагүй маш амжилттай явж байгаа. Тэгээд ном маань болохоор нөгөө эртэж даталтаа болохын аргачлалыг тий яаж өглөө босож өглөөнийхөө цагийг хүүхнээ хөвчлөлтөд зарцуулах вэ гэдгийг агуулгыг хүнцэн ном аа. Тэгээд Хэл Элрод гэдэг залуу маань өөрөө Америкийн нэгдсэн улсын одоо онцлог хэлтгэгч бас одоо залуу зохиолч юм аа. Тэгтээ гаргасан ном нь бол бас нэлээд олон номтой. Одоо энэс нэг чинь монгол хэл дээр өглөөний гайхамшиг саятан, өглөөний гайхамшиг оюутан, өглөөний гайхамшиг тэмдэглэлийн дэвтэр гэдэг ингээд 4 цуврал нь монгол хэл дээр хамгийн гол нь албан ёсны эрхтэй гарсан маа. Тэгээ өчигдөр нөгөө нэг номын дэлгүүрийн доор тэгээ нөгөө пэйжнийх нь одоо хүмүүс ингээд сэтгэлдэн тэр бичиж явдаг ш. Тэгээ нэг комент дээр нэг хүн Джон Максвеллийн ном гарсан байна. Энэ номыг яг албан ёсны эрхтэй гарсан уу? Өмнө Монгол дээр гарсан маш олон ном ингээ ирэхгүй гарсан байлээ. Тэгээд тэгсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний таньдаг хүн дэрний дараа ингээ Grand Book Publishing гэдэг газар энийг гаргасан гэсэн чинь маш сайн жишээ байна. Энэ бол мэргэжлийн хувьд те одоо publishing-ийн хувьд энэ бол яг барьж явах хэрэгтэй. Бидний чиг стандарт ямар гоё юм бэ гэж бичсэн байсан. Тэгэхээр би албан ёсны гэдгийг онцолж байгаа нь бас ийм утгатай шүү. Дэлхийн маш мундаг номнуудыг одоо Монголд ч гэсэн борлуулалт өндөртэй номнуудыг ингээд судлаад үзэхээр маш олон ном ирэхгүй авсан мэт юм лээ. Тэгээ би үнэхээр харамсдаг байхгүй. Оюуны өмчтэй тий хятад үлдвэрсэн копицсан бараа бишээ. Ийм учраас бид нараас энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс бас энэ чиглэлээ ингэж тий бас нэг мэргэжлийн ёс зүй гэдэг зүйлээ барьж яваасаа гэж боддог. Тийм учраас бид нар яг албан ёсны эрхтэй гардаг. Тэгээд Хэл Элродын гаргасан номнууд өөрөө манай одоо уншигчдад маш сайн хүрч байгаа учраас би зориулж энэ ном нь одоо англи дээр гараагүй байхад урьдчилж ирэхийг аваад англи хэл дээр гарснаас хойш 3 сарын дараа монгол хэл дээр гарсан баг. Тэгвэл бас ойрхон гарсан байна тий. Яагаад бид нар номыг те зэрэгцээж одоо ингэж уншиж болохгүй гэж яагаад бид нар цаг үеэс оцрохгүй байж болохгүй монгол гэхээрээ л гарснаас нь 10 жилийн дараа уншина гэдэг бол бид нар бас те цаг үеэс оцроод байгаа юм болоо гэж бодоод байгаа. Тэгээд Хэл Элродын гайхамшигын томьёог нийгээд бид тэр ихний өгүүлбэрүүдээс нь эхлээл гайхсан юм нь болохоор би өглөөний гайхамшиг дээр алдсан байна лээ. Яагаад вэ? Одоо нэг сая хүн эрт тосдог болох ингээд өөрчлөгдөх тийм том мундаг зориг тавиад тэр нь биелээд 100 гаруй оронд хэдэн 100 мянган хүн хэрэгжүүлээд явж байхад нэг сая хүний амьдралыг өөрчлөх тэр зорилгоо өөрөө энэ өглөөний гайхамшиг дээр алдсан байна лээ гэдэг. Тэгээ одоо болохоор энэ гайхамшигын томьёогоор хүн нэг бүртээ тулж ажиллах буюу хүн төрөлхтний ухамсарыг өөрчлөх гэд бүр томруулаад тавьсан. Тэгээд хамгийн гайхалтай нь хэтэрхий том зорилго гэж байдаггүй гэдэг. Харин тэгээд 1 сая хүний амьдралд хүрч болж гин тэр бол зүгээр л наазахын жишээ байсан байна. Тэр байтгаа би давуулаад биелүүлсэн. Гэтэл одоо яг өдөр тутам нэг эднийхээ одоо нэг судалгаа гаргасан юм шиг байна л да. Хэл Элродын вебсайт руу ороод үзэхээр дэлхийн 100 оронд энэ ном одоо хүмүүс уншдаг.
Тэгэн гутаа дэлхийн 27 хил дээр харилцан аль биесны эрхтэйгээр тэрийг өдөр болгонд 500 мянган хүн хэрэгжүүлдэг. Одоо тий алдаа оногч байна уу? Ямар ч байсан өдөр болгонд 500 мянган хүн. Тэгэхээр цаана нь одоо хэрэгжүүлдэг одоо нууцлагтмал хэрэгжүүлж байгаа юм гэхээр сая байтхаа хүнд хүрсэн. Тэгэхээр би ийм зорилгыг айгу том зорилго гэж харж байтал биш байсан юм байна. Харин тэгэхээр илүү том зорилго тавих хэрэгтэй байна. Тэр чиний яг сая хүнцээ юу бас надад бүр ингээд харин маань орой дээр гаргасан байхгүй юу? Нэрээ юу вэ? Өөрийнхөө зорилгыг эргэж харах болж яг үнэ тий. Өглөөний гайхамшиг подкаст гайхамшигын томьёо номын тухай. Тэгээд яг номын зохиолч номоо эхлэхдээ болохоор ийм 4 зүйлийг хүндсэн байсан. За нэгдүгээр та гайхамшигын томьёо гэдэг зүйл бол мэдээж номынхаа кавер дээр хөдөлшгүй итгэл найдвар, эр бусын орлого гэсэн юм хоёр зүйл байгаа. Энэ хоёрыг та хослуулаа эргэлчих юм бол ерөнхийдөө энэ томьёо маань гарчиж байгаа. А гэхдээ үүнийгээ та өглөөний гайхамшигтаа нэгдүгээр тослуулаарай. Хоёрдугаарт номоо дараад яг ингээд дистаратаа уншаарай. Яг үнэ. Энд тэндээс нь унших бол боломжгүй байл нь шүү дээ. Боломжгүй. Тэгвэл тэгэх юм бол та энэ агуулгын одоо тэр үн цэнтэй бүхгүй байгаа зүйлийг бол олж харахгүй. А гурав дахь бол зүйл нь болохоор одоо миний зорилго ингэж өөрчлөгдөөд би тэр нь түрүүний хэлсэн шиг те хүнийг бүртээ тулж ажиллах зарчмаар хүн төрөлхтний ухамсарыг дээшлүүлэх юм зорилготойгоор энэ номыг бичсэн юм аа. Тэгээд дөрөв дахь зүйл нь болохоор номны одоо агуулга болгон дээр ч уу одоо бүлэг болгон дээр одоо энэ гайхамшигын томьёогоо би нэлээ ингэж бит баян давтсан. Яагаад тэгэхээр энэ сонсоход аягүй амархан байгааз. Одоо ингээд хоёрхан юм баад өө итгэл найдар юм уу би чаддаг штэ тий. Оролтын юм уу би чаддаг штэ гэж байгаа боловч хэрэгжүүлээд яг тууштай авахд бас амаргүй шүү. Тийм учраас би бүлэг болгон дээр энийг дахин ингээд давцсан байгаа шүү гэж бас онцлсан байлээ тий. Тэгээд энэ итгэл найдварын тухай нэрэл итгэл найдвар хөдлөшгүй байна гэдэг өөрөө их юм шаардна гэдгийг сайн хэлж өгсөн байлээ тийм ээ. Яг сая чиний хэлдгээр маш хэлбэрхэн сонсогч байгаа байхгүй юу. Тэгээд өөртөө итгэл бий болох нь байна. Тэгээд тэрнийхээ төлөө ингээ оролдоод тууштай явах нь гэдэг хүн маш хэлбэрхэн энэ томьёог ойлгочихж байгаа юм. Яг задлаад тогтоод бодохоор бас нэлээд амаргүй том сорилт болж байна гэсэн. Энэ гайхамшигын томьёо дээрээс надад бас их бүр юм том руу санагдж байгаа юм нь хүүхэд байхдаа бид нар чинь ямар их хязгааргүй их мөрөөддөг байсан юм бэ тийм ээ. Нөгөө агуу зориг гэж байдаггүй нөгөө том мөрөөд гэдэг шиг том зориг тавиаддаг шиг. Жишээлбэл сансрын нисгч болно, модель болно, дуучин болно. Хүүхэд зоргоороо л хэлдэг штэ. А гэтэл тэр үед нэг хязгааргүй дотоод нөөц болц дотроосоо магадгүй хүнд өгөгдсөн байдаг. Тэр нь мэдрэгддэг байж л тэ. Тэгэл том болоод эренгүүд нийгэм бусад тэгээд тухайн нөхцөл байдал гээл тэгээд гэр бүлийн хүмүүжилч гэдэг юм ингээд өөрчлөгдсөөр байгаад тэр хязгааргүй хөөрт олгогдсон юм хүн хязгаарлаад ирд юм байл гэдгийг их сайн ойлголоо шүү дээ. Тэгээ хүнд нэг дотоод дуу хоолой нэг байгаад идэг да жишээлбэл юм хийчих санаа нь юм багтдаг. Гэтэл тэр нь магадгүй энэ хайлгaalрууд энэ гайхамшигын томьёон дээр бичснээр бол үнэхээр тэр хүний дотоод тэр итгэл найдвар бол байнга байдаг өгөгдсөн. Бид нэр тэрийгэ мартсан. Тэгээд сэргээдэггүй тэргээ сонсдоггүй юм байна л гэж би бас бодож байсан. Сомрох тусам дарагдчихлаа тий. За тэгээд нэгдүгээр бүлэг маань болохоор гайхамшигын нууцыг тайлах гэж байгаа юм л да. Тэгэд энэ гайхамшиг одоо хэлэлрөө зохиолчийн гаргаж ирж байгаа гайхамшиг бол ерөөсөө бидний гарт баригдаж нүдэнд харагдах үз энэ гайхамшигын талаар би танд одоо танилцуулах болно тий. А энэ яаж бүтэх вэ гэхэрөөсөө тууштай хөдөлмөрснөөр хамгийн том, хамгийн амар, хамгийн боломжгүй хүсэл мөрөөдөлтөө та хүрнэ гэж байгаа байхгүй. А түүнээс зүгээр одоо нөгөө бид нарын одоо ашигтай нэг шеэр хичээл те азтан болчоол одоо байр хожно гээл тэгэхээр тэрэнд итгээд штэ те яг үнэхээр тийм гэж байх уу. А ерөөсөө та тууштай хөдөлмөрснөөр бол энэ зүйлд хүрнэ. Энэ бидний яриад байгаа зүйл бол ингээ таны нүдэнд харагдах үе юм зүйл юм а гэдэг хэлсэн байлээ л те. Тэгээ энэ дээр нөгөө хүмүүсийн жишээг бас аягүй олон хүний жишээг авсан. Одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон Джон Кеннеди гэдэг Мартин Лютер Кинг гэдэг эдгээр бол төсөөл яг амьдралдаар бий болгож чадсан. Тэгтэл тэр Кеннедиг одоо жишээлбэл саран дээр хүн болгоно гэхэд бүрээсээ дэлхийн инээжсэн гэж байгаа байхгүй Америкийн том лидерүүд гейминг гэж юу гэдэг. Тэгэхэд тэр хүн тэр төсөөлсөн зүйлээ олон жилийн дараа бий болгож бас яг ингэж бүтээж чадсан ингээл те. Тэгээ Билл Гейтс байна, Стив Джобс байна, Jay-Z гэл ингээд тэгтэл тэр хүмүүс
маш хэцүү. Одоо Джейсэ их ч юм бүр доороос гарч ирсэн. Тийм байл, ядуусын оролоос гарч ирсэн. Тэгэхээр тэр хүн яг л тэр төсөөлөл итгэл найдварынхаа төлөө тууштай хөдөлмөрсөн хичээсний үр дүнд өнөөдөр тэр гайхамшигыг бүтээж чадсан юм аа. Бодит хүмүүсийн жишээ маш сайн шигтгсэн байлээ тийм ээ. Гайхамшиг гэдээ би түрүүнд энэ подкаст хийхэд хэлжсэн. Одоо жишээлбэл би гайхамшиг гэдгийг юр бусын зүйл гэж ойлгодог байлаа л та. Тэгээд энэ магадгүй бүр юм нууцлаг, аз, тааварлашгүй зүйл өдр гэж боддог. Тэгсэн чинь хайл айлраад ерөөсөө хоёр хөө үгээр хэлсэн байсан шүү дээ. Гайхамшиг гэдэг бол бодиттой хэмжиж болдог гайхамшиг гэдэг тийм ээ. Тэрний гайхамшиг гэдэг зүйл хүрхийн тулд яах вэ гэхээр ерөөсөө нөгөө тэр хүн юу хүсэж байгааг тодорхойл Яг үнэ гэж байгаа байхгүй юу. Тэгээд амжилтанд хүрэх хүртлээр шантралгүй хичээн ажил хэрэгтэй гэд тэ. Тэгээд таны нөгөө одоо тэр зориод байгаа зүйл чинь одоо дэлхийн гүйцэтгэх хэмжээний үлэмж том байх албагүй. Тэгвэл таныг ингэж байн түлхчээдэг тийм түлхэх хэмжээний хүчтэй зүйл байх хэвээр. Тэрийг эхлээд бид нөө тодорхойлох хэвээр маань хувь хүн маань. Тэгээд нөгөө итгэл найдвар гэдэг нь болохоор ерөөсөө өөртөө итгэлтэй байх тухай байдаг. Би хангалттай биш. Би одоо хангалттай одоо мундаг энэ хүн шиг англиар ярьж чадахгүй, хэл мэдэхгүй, эсвэл би тэр хүн шиг тийм биш ч юм уу биш. Ерөөсөө нэгдүгээр төгсдөө итгэх хэрэгтэй. Өөртөөгаа тэр нөөц боломжоо гаргаж ирж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор ерөөсөө тэр айцаад авах хэрэгтэй. Өөртөө байгаа гэсэн юм зүйлүүд гэсэн. Тэгээд чамд энэ үг яаж хүрсэн бэ? Надад болохоор авраг гэдэг бас сэтгэлгээ юм а гэж байгаа байхгүй. Тэгээд тэр Саймон Синек гэж хүн үг байлээ шүү дээ тийм. Аврагууд гэдэг үргэлж тэмцээнд ялдаг хүмүүс биш юм а. Харин орлого хийж алдаанаасаа суралцдаг хүн юм а гэдэг үг бас надад нэлээд тийм хүрсэн. Яг хэлсэн байгаа шүү тийм. Авраг гэдэг бас сэтгэлгээгээд тийм. Яг энэ мэдрэмжийг би нөгөө хөөх мөч номыг уншиж байхдаа яг мэдэрсэн. Яг номоо унших тусдаа нөгөө Билл Гейтс одоо Мелинда Гейтс хоёрыг энэ ч ерөөсөө энэ хоёр хүнийхээ ерөөс сэтгэлгээнд л байгаа юм биш үү? Тэр бунтан, саятан, тэ баян гэдэг сэтгэлгээний зүгээр ерөөсөө л одоо тэр байгаа байдал мөнгөндөө биш юм байна. Энэ хоёр хүн ийм сэтгэлгээтэй учраас л ингэж амьдарч байгаа юм байна гэдэг зүйлээ бодож ирсэн байхгүй юу? Өглөөний гайхамшиг подкаст гайхамшигын томьёо номын тухай. их сонин бас нэг юм байсан. Тэр нь юу гэхээр нөгөө өнгөрсөн амьдрал ирээдүйг тодорхойлохгүйтэй яг адилхан. Ямар нөхцөл байдалтай байх нь бол амжилт гарахад нөлөөлөхгүй гэж байгаа. Тэгээ бид нар одоо жишээлбэл одоо ахуйтайгаа байгаа байдалтайгаа зууралдаал тийм ээ өөрийнхөө нөхцөл байдалд зууралдаад бодож чаддгүй шүү дээ. Гэтэл энэ үг бас ойлголтыг хөөрчилсөн. Надад бас наадах ч юм бас нэлийн хүрсэн. Тэгээд нөгөө бид одоо ингээд нэг зорсон юм тавьчлаа шүү дээ түрүүнээ те. Одоо яг ингээд таныг байнга түлхэхнийг юм тодорхойлчлоо. Тэгтэл тэрэнд юу саад болдог вэ гэхээр нэгдүгээр одоо муу зуршил гэж байгаа юм тий. Оройтож босдог ч юм уу эсвэл дандаа хайн байдаг ч юм уу им хэцүү ч юм уу тий. Мөн итгэл үнэмшил нөлөөлийн тойрог өөртөө итгэх итгэл ирч хүч таталцлын гол цаг ашиглалт гэсэн юм зүйлүүд бид нарыг дандаа ингэж хангааж яадаг юм байна. Тэгээ энэ дээр болохоор энэ би өмнө нь бас ярьж байсан нөлөөлийн тойрог буюу нөгөө хүн байнга хамт байдаг хүнийхээ 5 хүний дундчтай адилхан байдгаа гэж байгаа. Тэгэхээр та хинтээ уулзж чинь, хинтээ ярьж чинь, хинтээ ойр байна. Таны найз нөхдийн хүрээлхийн тэр их чухал дуртай хүмүүс ах юм бол уун л гэсэн шүү дээ тий. Одоо чи яагаад сүртэй штэ нэг удаа гараад ирээч гэдэг юм уу те. Иймэрхүү. Тэгээд тэр өөртөө их худал тэр таталцлын уул гэдэг зүйл айгүй чам чиний амьдрал тэр нь харж байгаа тийм зүйлэр нь байсан уу? Байдаг. Яг нөгөө илүү төвшингээ ахиулж яг тэр өсөж мөрөөдөд байгаа тэр зориг алсын хараад байгаа ойртолж ингэж хүмүүсийн нөхцлөө сонгохгүй бол бас үнэхээр итгэдэг тийм ээ. Урууддаг штэ мэдэгддэг. Зарим нэг нь бол бүр яг л ижлэх нь л байдаг. Нэг төвшөнд л байгаад байдаг тийм ээ. Өөрчлөлт байдаг. Тэгээд таталцлын хууль гэдэг дээр нэг жишээ хэлье. Би бүр үнэхээр гайхаад байгаа. Яасан гэсэн ч одоо энэ номон дээр манай одоо publishing-аас Grand Book Publishing-аас Dr. Seuss гэдэг одоо хүүхдийн дэлхийн шилдэг 10 зохиолчийн нэг тооцогддог хүний 5 номыг яг аль биесны хэрэгтэй гаргасан байхгүй. Тэгсэн чи яг тэр хүний тухай энэ номон дээр гарсан. Тийм байл. Тэгээ доктор Сүүстэй зохиолч те 29 билүү одоо 19 жилөө ийм хэвлэлийн кампанид ном хийлээд анхны одоо ингээд явхад ерөөсөө тэр газар татгалцсан. 29 удаа татгалцсан яриа сонссон гэдэг. Тэр хүн итгэл найдвараа ерөөсөө алдахгүй явсаар агаад одоо нэг газартаа гэрээлээд 60 ном гаргаад
тий амьдралынхаа туршид тэгээ 600 сая хувь номонд борлогдсон тэгсэн гэ тий. Тэгээ би бүр өөртөө бас ингээд ёо гэрэл мачи тий ийм мундаг хүний номыг монгол хэл дээр гаргачаад монголынхаа хүүхдүүдэд маркетинг хийж хүргэж чадахгүй л байгаа байхгүй энэ миний хийж чадахгүй байгаа нэг юм. А тэгтэл би ингээд номын ингээд худалдаан дээр гараад ч юм уу нийт танц худалдаагаас сонсохоор гадаад хүмүүс бүх доктор сүс гэж бүр ингээд шүүр салтаал бүр баярлаад бүр авдаг байхгүй монгол хэл дээр. Тэгээд би бүр ингээд өөрөө мэдэрдэг. А бас нэг юм аюу инээдтэй би бүр шоконд орсон. Манайх одоо нэг ном эрхийг авцсан явж байгаа. Англи дээрээ deep work буюу одоо яг шууд орчуулбал гүн гүнзгий ажил гэх юм уу гүн ажил. А яг магадгүй нөгөө агуулгаас амаараад бид гүн төвлөрөл гэдэг зүйл рүү. Тэгээ энэ номыг бас энэ дэр хөндөж гаргаж. Тэгээ би ямар сони юм бэ гэдэг. Яг ингээ манаагаас гаргаж байгаа нь яаж яваад энэ номнуудын доныг орчоод идэв. Яаж яваад тэгээ бас ийм нэг таталцлын хөл гэдэг юм байна. Одоо жишээлбэл бас нэг юм жишээ шүү дээ нөгөө Билл Гейтс чинь нөгөө Сьюзен Кейн дуугаа гих сонсдог гэх тий. Тэр бас их сайн нөө. Тэгэхээр чинь бас л энэ нөгөө яг л ингээл нэг юм бүлэг хүрээлт болоод явж байгаа. Тэгээд би болохоор бас яг эндээс зүгээр өөртөө нэг уушаал авсан юм. Би бас их тийм сонгож байгаа номнууд маань бас их хүн цэнтэй номнууд байгаа юм байна да. Тийм байна. Левелэр нь ахиу юм байна да. Тийм байна. А бас зүг хараад байгаа бол өөрийгөө бас тэгээд итгэж найдварыг төлөв донд байгаа юм байна. За уучлаарай. За юу дуучлаа. Тэгээ гоё жишээ харин хүмүүс мэдэж аваг. За гайхамшигын тамиа дээр бас нэг би болохоор нөгөө өөрт өвчтэй санагдсан жишээ, ишлэл, өгнүүдийг бас дундуур нь шугуулад байя л да. Ягаад тэгэхээр би ердөө өчигдөр орой бараг уншиж дуусгасан. Тэгсэн чинь хэл ялрууд нэг утга борлуулдаг байхдаа нэг 10 хоногт $20,000 борлуулалт хийнгээд тэгээ бүр ингээд уг нь 14 хоног гэжсэн шууд 10 хоногт гээд тэр үед ингээд мань хүн шин нойр нүрэхгүйс ирээд тэгээ байж байхдаа $20,000 олдсон байгаагаар өөрийгөө төсөөл тэндээс ухрааж буцсан байсан шүү дээ. Тэр их гоё ярагчилсан нэгтсэн. Төсөөлөд. За яг ингээд яаж $20,000 борлуулалт хийх вэ гэж бодож ирсэн аа. Ерөөсө $20,000 борлуулалт хийцэн байлаа гэхэд надад юу тусалсан байх вэ гэ. Яг нэг үйл явдлыг ухрааж бодсон. Тэр аргачлал их зүг санагдсан надад. Жишээлбэл одоо ямар нэгэн асуудал амьдрал дээр тэр ажил дээр гарахад за би яг юу хүсэж байгаа вэ? Яг тэндээ хүрсэн байгаад эргээ харахад ямар байх вэ гэж бодохоор арга барилын үед те арай илүү гарц шийдлүүд харагдах. Одоо энийг яг өдөр тутамд ашиглах гэдэг шүү дээ. Тий, би болохоор энийг бүр ингээд ажлын арга барилдаа оруулъя гэж одоо тэмдэглэж аваад. Нөгөөх нь болохоор Ник гэж нэг хүүгийн жишээг хэл ялраад бичсэн байсан шүү дээ. Одоо юу хөлгүй тэгээд зүүн гартаа ганц хуруутай, баруун гар нь байхгүй ч илүү маш хүнд хэрнэ. Энэ хүү үнэхээр амжилттай явсан. Тэгээд энэ хүү өөрөө алдах юмгүй учраас би бүгдийг туршиж оролддгоо гэдэг. Тэгсэн чинь нэрээ юу алдна гэж бид нэр айж тийм ээ. Ингэж явах юм бэ гэж нэг их тийм энэ жишээнээс урам зориг авсан. Яна би их үсрэх гээд ээж магадгүй ч тэгвэл надад одоо байж байгаараа тэр чинь одоо ингэ дараа ярина гэж хэлээрээ заяа. Одоо жишээлбэл тэр 5 минут л хангалттай гэдэг их гоё л шүү дээ тий. Ямар нэгэн бүтлгүйтэй л өстэй хашгирмаар орилмоор ямар нэг юмтай нүүр тулаад хэцүү сэтгэл санаа хэцүү бол ердөө 5 минут яг өөртөө зөвшөөр гэж байгаа тийм ээ. Ойрлно уу, ашгарна уу, уйлна уу, уурална уу. Тэгэл 5 минут бол өстой. Тий. Ерөөсөө бүр утсан дээрээ бүр болохгүй бол бүр сэрүүлэг тавьсан мэл шүү дээ. Өстой тэгэл 5 минутаас илүү цаашаа 6 дахь минут руу ороод явах юм бол тэгэл бүтэхгүй. Энэ хөдөлшгүй ихтгэл найдвар 90 бусын орлогыг богинохоо хүүхнийг тайлбарлсан байгаа юм л да номын хэлнээсээ. Тэгэхээр хөдөлшгүй ихтгэл найдвар гэдэг нь юу вэ гэхээр өөрийн гэсэн ихтгэл найдварыг бий болгож үүнийгээ зорилгодоо хүрэн хүртлээ алдахгүй байх. Тэгээ энийг хараад энэ зүгээр ингээд би бодонгууд биелжнээ биш юус албаар өөртөө бий болгоо гэж байгаа. Энэ зүйлийг юус албаар байн ингээд шийдвэр гаргаж би яг ийм байх ёстой шүү гэдэг байнга өөртөө санал. Орлого гэдэг маань юу байх вэ? Бид нар орлого хийнэхээр өөст өдөр шөнөгүй ажиллана. Өдөр шөнөгүй ном уншина, өдөр шөнөгүй хийнэ гэдэг те. Энэ бол тийм шаргуу хөдөлмөрлөх гэсэн үг биш юм аа гэж байгаа байхгүй юу? 90 бусын орлого болохын тулд та зүгээр ерөөсөө тууштай бай гэсэн энэ утгыг гаргасан нь бас их өвөрмөц санагдсан. Өглөөний гайхамшиг подкаст гайхамшигын томьёо номын тухай. Дараачийн бүлэг маань болохоор боломжгүйгээс магадaltaагаас гарцаагүй гэдэг зүйл байгаад байгаа. Тэгээ бас нэг тийм нэг юу байсан шүү дээ. Хүний төрөлхийн зөрчил гэдэг. Тэр их чухал сэдв байсан. Чухал сэдв байсан. Тэгэхээр өөрийгөө хязгаарлаад байдаг үзэл бодлуудыг яаж давж туулах уу?
Тэрнтэйгээ яаж ажиллах уу гэх тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө яг чиний нөгөө сая подкастыг хэлжсэн нөгөө хүн энгийн нэг үннийг марцсан байдгаа гэдэг. Тэгэхээр бид нөгөө хүүхэд байхдаа би чадна, би мэднэ, би юм болно гэ аюугай мөрөөдөлтэй байж байгаа. Ямар зоригтой мөрөөддөг байсан юм бэ тийм ээ. Тэгтэл нөгөө том болох тусмаа янз бүрийн нийгмийн хязгаарлалтад ороо энийг мартчихдаг. Бид нөгөө сэтгэлийгээ гүнд байгаа тэр хязгааргүй нөөц болцоогоо бид маш сайн гаргаж ирэх ёстой юм шүү гэдгийг. Тэгээд тэр хүний төрөлхийн зөрчил гэдэг дээр нэг юм хитгэн зүйлийг бол зохиолч маань өгүүлсэн байлээ л дээ. Дөрөв юм байгаа байхгүй. Нэг нь болохоор айдас гэж байгаа тий. Айдастайгаа яаж одоо тэмцэх вэ гэхээр алтгаас айх бус харин сургамж авч оролдороо гэсэн үг. Айдсаа итгэл найдвараар орлуулаараа гэдгийг одоо энэний одоо юу юм уу? Гаргалгаа юм уу та тий. Айдсаа ялан дэлхийн тулд та эргөөсөл айх бус харин би сургамж авах гэж байна гэж л оролдороо гэсэн юм. Тий. Одоо энэ хэдэн 100 бүр магадгүй хэдэн мянган янзаар зөрчил илэрч болох ч дөрвөн төрлийн зөрчил илэгтэй юм байна тийм ээ. Альва шин содон зүйлийг аюултай гэж үздэг, тарих тийм мэдээлэл дамжуулдаг гэж байгаа юм л да. Хүснээ хүртэх хэрэгтэй гэдэгт өөрөө итгэдэггүй. Одоо жишээлбэл хувь зээтайгаа эвлэрээ яваад идэг штэ. Одоо энэ дээр юм дөрвөн юм байгаа. Түрүүний тэр айдас тэгээд хүссэн бүхнээ хүртэх хэрэгтэй гэдгээ итгэдэггүй. Бас нэг энийг болохоор залхуурал гэж бас тодорхойлсон штэ. Мунхаг ирэх юм. Тий. Тэр бас их одоо жишээлбэл энэ хүсснээ хүртэх хэрэгтэй гэдгийг дотор нь хоёр судалж байгаа байхгүй. Өөрөө өөртөө ирэх юм бөг. Гэхдээ тэр нь бас мунхаг гэж болохгүй. Би бол ингэх ёстой хүн гэдэг ах нөгөө бас даруй биш байж болохгүй тий. Бас энэ ингээд ойлголтыг ингээд буруу эргүүлчихвээ гэд бас сэрэмжлүүлсэн байсан. Тэгээд тэр сая чиний хэлдэг тэр өөртөөгөө төрөлхийн авьяас чадвараа өмөртөж нөөц болж байгаа олж харахаа болждаг. Эцэст нь тэр бусдын нөлөөнд автаад, нийгмийн нөлөөнд автаад өөрийгөө тутун үнэлэхэд хүрдэг. Энэ бүхний эсрэг зогсохын тулд л одоо тэр нөөц бололцоонд тэр хязгааргүй нөөц бололцоонд итдэг гэд. Ингээд гэрлээ би түрүүний дотоод хоолойг ярьсан сэтгэлд ингээд зарим юм их том багтдаг штэ. Чи тэрийг хэр мэдэрдэг вэ? Энэ Хэл Элродын номыг уншиж байхдаа л бодож илаа. Тэр хязгааргүй тэр нөөц боломж гэдэг байгаа маань миний энэ дотроос ингээд санаанд багтаж чадаад байгаа. Би тэрийг сэтгэлдээ оруулж багтааж чадаад байгаа. Эсвэл дотоод дуу хоолой хуршиж одоо ингээд тахтай байдаг. Энэ ядгой чи чаддээ штэ гэд дотроос нэг юм хэлдэг. Энэ ингээд цаана өгөгдсөн байдаг юм байна. Үе үе ингээд сэрдэг. Бид нар тэрийгэ барьж авч сонсож чаддгүй мэдэрдэггүй ч юм уу. Дарагдуулаад байдаг юм байна гэж би боддог. Надад тийм мэдрэмж их төрдөг штэ. Энэ зүйл болохоор одоо өнөөдрийн Twitter яг ингээд цаг гаргаад сууж байгаа зорилготой илүү бас уйлдах болов уу гэж бодож байна. Хүн нөгөө уйлснараа маш их тэгж нөгөө мэдлэг мэдээллийг авч анализ дүгнэлт хийж тэндээс өөрийнхөө нөгөө алдаа оноогоо харж үнэхээр чамд гоё тэр чанарууд нь байгаа бол улам урам авдаг. Тэгэхээр бид нар бол маш их унших хэрэгтэй мэлээ. Мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэддэг тий. Тэр яг үнэн. Тэгээд энэ дуу хоолойгоо сонсох гэдэг юм дээр болохоор би өглөө болгон өөртөө нөгөө цаг гаргахыг хичээж байгаа. Одоо яг өглөөний гайхамшигын цагаараа гэсэн. Тэгэхээр би болохоор нөгөө гэртээ төвлөрдгөө хүн л дээ. Тэгээд өглөө ажил дээр ерөнхийдөө 7 молоо гэж ирээл яг нөгөө ингээл за би өнөөдөр одоо тий юу дутуу хийгээд байна. Яг одоо нөгөө энэ номон дээр бас хэлж байгаа шүү дээ нөгөө их хийхтэй биш юу чухал вэ? Миний хувьд юу чухал вэ? Миний одоо том зорилго нь юу юм? Яг би зорилготой төвлөрсөн юм а хийж гин үү? Хийхгүй байна уу гэдг нь өөрөө бас нэг ёсны дуу хоолойгоо сонсож байгаа нэг хэлбэр юм болоо. Тэгэхгүй нөгөө завгүй буюу сатаарсан дэлхий гэдэг байгаа шүү дээ. Би завгүй гэж яваад байдаг. Тэгтэл та чухал бус юмыг цаг гаргаад яваад байна уу гэдг нь бас нэг дуу хоолойгоо сонсож байгаа хэлбэр юм болоо. Тэ өөртөө цаг гаргаж би үнэхээр чухал зүйлдээ ажиллаад байна уу? Чухал бус зүйл цаг гаргаад байна уу? Миний хувьд юу үн цэнтэй ингээд. Тэгээ нөгөө номны тунд гарч ирсэн шүү дээ. Одоо Хэл Элродоос яг тэр нөгөө хавдар тусаад байж байгаа мөчөд таны хувьд, таны амьдралын хувьд юу үн цэнтэй вэ гэж яг надаас асуух юм бол би дуу нэгтэйгэр миний гэр бүл гэж хэлнэ. Тэгэхээр энэ бол бас л нөгөө хүн хэцүү цаг мөчөд тулахад би юун дээр цаг гаргаж ирсэн тийм магадгүй ажил нэг завгүй те өглөөний 8-аас оройн 8 илүү цагаар ажиллаа явж байтал яг үн цэнтэй зүйлдээ би орхигдуулсан байгаа юм болов. Тэгэхээр нөгөө дуу хоолойгоо сонсно гэдэг маань ерөөсөө л гол түлхүүр нь байнга суралцах, дээр нь тэр нөгөө авсан мэдлэг мэдээлэл өөр лугаа шингээх, өөртөө цаг гаргах, өөрийгөө сонсох, өөр дээр ажиллах юм болов гэж ойлгоод байгаа байхгүй юу? Хайл өөрөө бас ном дээр бичсэн байсан шүү дээ. Хоёр хүүхдээ их нэртэйгээ хамт
ийм элбэг хангалуун амьдруулах гэж би мөнгө олохын төлөө явсан штэ гэж бодсноо эргээд тэр бодолтой өөрөө унсан юм юу вэ гэсэн чинь яг үнэндээ би бас яг энэ гурвын төлөө гэж хэлэхээр би ингэ цайруулах гэдэг. Үнэндээ би мөнгөгүй болчихгүй гэсэн айдас. Айдсаасаа болоод бас ингэ явсан юм байна гэд өөрөө өөртөө дүнэлт өгсөн байсан. Тэгээд яг хөө сүүлийн үед ингээд би ном уншиж байхад одоо сүүлийн үеийн залуу зохиолчтой гарч ирж байгаа нэг гоё зүйл нь өөрсдөө тийм нээлттэй яг амьдралынхаа алдаа оноогоо яг ингээд өөрийгөө те дүр эсгсэн ч биш өөрийгөө дөвөөлгсөн биш яг алдаа оноогоо ингээд нээлттэй хуваалцаж байгаа нь илүү гоё шудраг юм болов. Тэр тусмаа хүнд хүрээд тийм ээ уншигчд тусмаа энэ юм дэлхийн хэмжээний те одоо 330 сая хүн амтаа одоо дэлхийн тэргүүлэх гүрний онцлог илтгэгч залуу гайхалтай юм зохиол залуу ийм алдаа гаргаж байхад тий гэдэг нэг тийм адилхан гэх юм уу зүүрлэл гэх юм уу зүйл бас гарч ирээд байгаа. Тэгээд би нөгөө Рэйчел Холлис Бүсгүй минь нүүрэн угаа номын зохиолч номыг уншиж байхдаа бас яг тэрийг мэдэрчээсэн. Ямар гоё шудраг, ямар гоё нээлттэй тий хүн ийм байж болдог гэж юу гэдэг тийм. Яг үнэ. Рэйчел бол хэвээр маш ингээд өөрийнхөө нандин нууцуудыг бол өстэй шууд дэлгээл тийм ээ. Үнэхээр элен далангуу бичсэн шүү дээ. Хоёр номоо бичгдээ тийм ээ. Тэгэн гот тэндээс юу олж харж байна гэхээр хүн өөрөөрөө байх гэдэг зүйлийг биднэрт үлгэрлэж байгаа байхгүй тийм. Энэ аюу гоё юм сүүлийн үеийн зохиолчдоор гарч ирж байгаа юм чиг хандлага юм болов уу гэж хараад байгаа. Өглөөний гайхамшиг подкаст гайхамшигын томьёо номын тухай. Энэ гайхамшигын томьёоны бас их хүчтэй ишлэл юу байсан гэхээр аз жаргал гэдэг бол мэдрэмж өөрөө хийсвэр шүү дээ. Тэгээд хамгийн сонин нь хүлээн зөвшөөрөх өөрөө аз жаргалтай байхаас илүү бидэнд тусалдаг гэх тийм ээ. Тэр их сонин. Тэгээд би энэ дотоод амар амгалангийн тухай тогтож их уншсан. Энд нэлээд бодсон. Сэтгэл хөөрөх үү, хөөрцөглөөд явах уу? Эсвэл би зүгээр юм ном гүмхэн жоохон тайван суух уу гэдгээ сонгох боломж байдаг хэрнээ бид нар ягаад ч юм сэтгэл хөдлөл зүгээр автаал тэр хийсвэр юм руу их явдаг юм байна. Гэтэл хүлээн зөвшөөрөх замаар хизээд би болгож болох хөдлөшгүй оршихгүй бол энэ өөрөө энэ гайхамшиг бүтээгдэхүүн ихний алхам юм аа гэд энэ их сонин санагдсан хүлээн зөвшөөрөхийг харин тэр бас надад бас нэг хүрсэн үг гэхээр маргаашийн төгс амьдралыг мөрөөдөх бус харин одоогийн амьдралынхаа төгс талуудыг олж хараа гэдэг зүйл яг түрүүний чиний тэр зөвшөөрөх гэдэг зүйл рүү те мөн одоо өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйл дээр бид нар хитрхи ингэж одоо төвлөрч тэрнээс стресст хэрүүсээ шаардлагагүй зүгээр уртхан хараад маш сайн хийх хэрэгтэй. Нэгэнтэй л өөрчилж одоо цаг агаараа бид нар өөрчилж чадахгүй шүү дээ. Монгол өвөл хүүтэн болдог те. Тэрийг бид нар өөрчилж чадахгүй. Тэгэхээр өөрчилж чадах зүйл дээр төвлөрөө гэд. Тэгээд энэ нөгөө одоогийн амьдралынхаа төгс талуудыг олж харахын тулд яах вэ гэхээр нөгөө түрүүний чиний дурдсан 5 минутын дөрөв гэдэг зүйл гарч ирсэн те. 5 минутанд стрессээ гаргачих танаас юу гарч чана. Ерөөсөө тэр сэтгэл зүйн бүх зүйлүүдээ гаргацгаа. Тэгээд та 5 минутын дараа тэрийг ерөөсөө оргуу болсон мэд март. Аим ба. Хоёр дахь зүйл нь хэрэг өөрчлөх боломжгүй учраас зүгээр л өөрийгөө ингээ гоё боломжтой зүйл дээр зоригжуулаад яваа. Тэ? Энэ бас их чухал. Гурав дахь зүйл нь хэрөөсөө л ирээдүгөө хүлээн зөвшөөр. Тэгэхээр өнөөдөр аюул сайн төвлөрөөд өнөөдөр таны гүйцэтгэл сайн байгаад өнөөдөр та өөрийнхөө чухал зүйл дээрээ төвлөрсөн байхад тэр ирээдүй бол угаасаа л сайн сайхан байна. Тэгэхгүй одоо болоогүй юмыг төсөөлж, муугаар төсөөлж бодоод өөрийгөө стресс түлээд байх ерөөсөө юм шаардлагагүй гэдэг зүйлийг бас ингэж өгүүлсэн байсан. Бас нэг гоё зүйл нь ихэр нөгөө зөвхөн хөгжил мөнх байдаг гэдэг үг бас маш их хүрсэн. Энийг бас ингэж бодох. Ном гэдэг өөрөө бас их хүнийг юм дүгнэлт хийх ийм юм бас их хөтөлтэй юм байна. Тэр тусмаа хувь хүний хүчлээ номнууд тий. Гайхамшигын томьёо тэгээд өөрөө бас орчуулга нь их сайн санагдсан. Шууд уншигдал урсаал ороод байсан. Сэтгэл хөдлөлийг гаргах гэсэн дээр санаанд орж байгаа дээрээ хэлчихье. Манайх ингээс сөрөг сэтгэл хөдлөлөө их нуух гал байдаг штэ. Гэтэл сөрөг сэтгэл хөдлөлийг дайсан гэж ихэнх хүн үздэг. Өмнөдөө бол сөрөг байна уу, эрэг байна уу сэтгэл хөдлөл бүр үнцэнтэй гэж байгаа. Тэгтээ сөрөг сэтгэл хөдлөлийг дарж нугчин дарах биш өөр өнцгөөс харах гэж оролддог. Тэр надад бас их зүг санагдсан. Тэгээд жишээлбэл бэрхшээл гэж байдаг штэ тийм ээ өгнөл би тэгж боддог байсан. Бэрхшээл гэж байдаг. Тэгсэн чинь энэ дэр бэрхшээл гэж байдаггүй юм аа. Нөхцөл байдал гэж би
аливаа зүйлийг одоо нөхцөл байдлыг яаж харахаас л тэр бэрхшээл үгүй гэдэг. Тий. Тэр бас их санаа гаргах. Тэгээд их агуу тэмцэтгэлийн хүчтэй хүн юм аа, тийм ээ. Одоо энэ амьдралын түүхийг одоо өглөөний гайхамшигын томьёо гэх энэ номнуудыг дамнуулаад л энэ хүнийг ичнээ мэддэг болж байна. Тэгэхэд чинь нэг хүн дарай л айхтар том сорилтууд өгөх юм. Тэгээд өгснийх нь хэрэг энэ хүн айхтар мундаг дааж гарах юм. Тэгэл тэр осол бол юу вэ, тийм ээ. Ахиж алхаж гიშгэж чадахгүй гэсэн чинь энэ хэл чинь их богинохон хугацаанд төл дээр алхаа явж исэн мэл ш. Тэгээд тэр хор тавдар гэдэг онц сонсно гэдэг ямар хэцүү вэ? Тэгээд тэр нь бүр нэг танигдаагүй хор тавдар те ховор төрлөө. Тэгэхэд чинь ямар мундаг давнд болж гинөө. Тэгээд тэр санхүүгийн тэр амар асуудлыг яаж гинөө. Тэгээд эндээс зүгээр дүгнэхэд энэ хүн маань юмыг бас их тэгж их бодож бүр цаад утгааных гаргаж ирдэг те. Одоо жишээлбэл бид нар ингээ өнгөцгөө харахаар номон дээр байгаа штэ ингээд баг ингээд үхлээ ирмээр байж байгаа 6 минут үхээ боссон тий. Тэгтэл тэр одоо бэрхшээлээс илүү санхүүгийн бэрхшээл нь илүү хүнд байсан. Яагаад вэ гэсэн чинь одоо би өвдөө тэмлэг твчих түн намайг эргэж ирдэг хүн зөндөө байлаа. Ор цагаа бариад тий. Халамжлаад миний хажууд байдал. Тэгтэл санхүүгийн бэрхшээлийг би өөрөө л давсан. Хинч миний хажууд ирээгүй. Болохоор бас яг үнэн байгаа хгүй. Тэгээд юмыг их тэгж их сөргүүлж тавьж боддог. Бас их тийм гайхалтай ментор одоо юу хэмдэ тий аргагүй нэг хүний дасгалжуулагч байхаар коуч байхаар юм мундаг хүн байгаа байхгүй харахаар тий бас их бахархмаар одоо ингээд хор тавдрыг би яг номоо уншиж чаддаг ёо хүн ямар хүчтэй байдаг юм бэ. Тэгтэл бид нарын өнөөдөр тий нэг өглөө босоод нэг унддаг цагаа нэг цаг босоход бид нар юу болж байна те нэг цагийн өмнө босхын тулд өөртөө ямар өчүүхэн дайн хийд юм бэ те ямар өрөвдөлтэй байт юм бэ. Тэгэхээр нөгөө хүн бэрхшээл ирэх тусмаа илүү хүчтэй болт юм болов гэж ойлгосон. Яг энэ гайхамшигын томьёогоо хэрэгжүүлэхийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр нэгдүгürt бол зорилго тавих ёстой. Зорилго тавихтаа одоо хамгийн гол нь түмэндээ хүрдэг болж төлөвшөх ёстой гэдэг үг бас аюул сайн сэтгэл буусан. Бид нар зүгээр нэг оны ихэнд зорилго тавиад за нэг мэтгэд он дуусчдаг биш үү. Тэгээд энэ дээр нэг гаргасан зохиолчийн гаргалгаа юу байсан бэ гэхээр тэр их бас их сайхан санагдсан. Сар болгоныг оны их гэж бодоод сар болгон нэг том зорилго тавиа. Тэгээд тэрийгээ та 30 хоног хэрэгжүүлээ. Маш хэрэгтэй, маш зөв аргачлал юм шиг санагдсан байна. Одоо бид нар 19 оны сүүл болж гин бүгд нэг шин дэвтэр авдаг магадгүй тань бэлгэнд ирдэг те. Тэгин гутаа нөгөөтгөө нэг айлста 20 онд 2020 онд би тийм инэ. Тэгтэл одоо яа тийм цаана 10 сар байна, 8 сар байна гэж явсаар хагаад жил дуусгаад тэрнийхээ магадгүй 10 юм 20 гүйцэтгэлтэй байна. Харин тэгхгүйгээр жилийнхаа зорилгыг бүр алсын араагаа маш том тавиад саруудаа хуваагаад ингэ явах юм бол тийм байлаа. Таалагдсан. Маш одоо. Тэгэхээр ойртуулж илээ тийм ээ. Надад тэр алсын харааны тухай хэсэг бас их тод санагцсан. Одоо бид нар чи 2 оны зааг дээр ирж байна. Алсын хараа гэж зайшгүй бай тэр бол чиний хүрх цэг. Наан зорилгоудаа бич. Эсвэл бүгдийг бич. Тэндээсээ ингээд биелүүлэх гэж зүтэг. Гэхдээ төгс биш юм а гэхэд ядахта биелүүлэх явцдаа хүн өөрөө хөгжнө гэд тэр бас их гоё санагдсан шүү. Тэгээ хамгийн чухалдаа анхаарч бусдыг нэрөөсөө зөнд нь орхих хэрэгтэй. Мэргэжлийн амжилт гэдэг бол яг үүнээ шалтгаалдаг юм а гэдэг үг бас маш ингэж гүн буусан гэх юм уу. Та одоо зорилгоо хэрэгжүүлэхийн тулд яах вэ гэхээр ерөөсөө яана би энэ ард бүтлгүүдчгүй гэсэн тийм нэг айцаа ерөөсөө даван тул. Тэгээд хоёрдугаарт нь болохоор төвлөрөл. Тэгээд нөгөө энэ дээр нэг юм судалгаа гаргаж ирсэн байсан шүү дээ. Олон зүйлийг нэг дор хийдэг хүний дэмж маш бага байдаг, маш муу. Би энийг уншаад бас өөртөө дүгнэлт хийсэн. Би чи одоо фолын зэрэг амжуулах гайгүй байдаг. Гэтэл яг үнэндээ бүтээмж нь ингээд нөгөө харахаар маш бага тийм ээ. Гэтэл төвлөрсөн бол яах байсан бэ? Тэгээд эндээс зүгээр харахад нөгөө ажлын зарн дээр тэгдэг штэ. Хурдтай олон ажил зэрэг амжуулах чадвартай гэдэг хөрөх чадвартай. Тэгээ эн чинь ингээд түүх болон үлдэхнээ баг одоо тий шинжлэх ухаанаар ингээд батлагдаад одоо судалгаануудаар ингээд гарч ирж ш нөгөө манай дууга ном дээр хүртэл байдаг.
одоо нэг дор ингэж олон ажил хийдэг хүн гэж байдгүй маа. Хийжээж болно. Тэгтээ тэр бол бүтээмж гэдэг хамгийн чухал зүйл нь хаягдчихдээ маа гэдэг. Хэлбэр байгаад байдаг агуулгахгүй л гэсэн үг болох гэдэг нь. Стэнфордын сургуулиас явсан судалгаа юм байлээ шүү дээ 2009 оны. Тэгэхээр би болохоор арай одоо ингээ гэж бодоод байна. Хөдөлшгүй итгэл найдвар ер бусын орлого хоёр дээр нэг жоохон намайг мэдээлэл өгье те одоо подкастын цагаас нэг байцсан. Тэгэхээр энэ итгэл найдвар гэдэг бол ерөөсөө л өөртөө итгэх итгэл юм аа. Ерөөсөө л өөртөө л та тууштай ба одоо түрүүний хэлсэн шиг нөгөө доктор Сүнс те 27 газраас юм татгалзан хариу авсан боловч одоо нөгөө J.K. Rowling дээр бас яг юм гардаг штэ те. Маш хэцүү ядуу амьдрал дундаас тийм ээ. Тэгээ бас эхнэрийг хэвлэлтийн ерөөсөө компаниуд зөвшөөрөхгүй байж байгаад тэгтэл тэр хүн ерөөсөө л итгэл найдвар алдахгүй явсан байсан. Үүнд хүрсэн гэж байгаа. Тэгээд нөгөө айцаа итгэлээр солих гэж байгаа. Яг энэ хөдөлшгүй итгэл найдвартай ханд бол тэгээд та ингээд орлого гаргаад энэ хоёр маань ингээд авцалдаж хоорондоо яг нэг арга бэлэг шиг ингээд зангилагчаад та яг юм амжилтыг бүтээт юм аа гэдгийг өгүүлж байгаа. Тэгэхээр ир бусын орлого гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө төвлөрч бүтээмжтэй байж сурах гэж байгаа байхгүй юу? Үйл хөдлөл хий. Одоо зүгээр л нэг хүсэл мөрөөдөө суух биш. Та үйл хөдлөл хий. Тухтай бүсээс тэнд гаргах тэр хөдөлгөөнийхий өмнө нь хийдэг байсан зүйлээ битгий давтаж хийгээдээ өөр зүйл хий. Магадгүй та сурмаар байгаа бол суралцмаар байгаа бол одоо би ингээд те англи хэл сурмаар ингээд 5 жил бодоо явцсан бол үг хийж ил ингээд хөдөлгөөнөө өөрчил. Тэгэхгүй та яг тэр хөдөлдөг зүйлээ л хийгээд ах юм бол ерөөсөө үр дүнд хүрэхгүй. Тэгээд хамгийн гол нь буюу 3 дахь зүйл нь юу гэхээр урт хугацаанд доктордоо гаргах хичээл зүтгэл гэж байгаа. Эцсийн үр дүн ямар байхыг ерөөсөө битгий бод. Тэр одоо сайн ч байна уу, муу ч байна уу, 50% буусан ч байна. Ерөөсөө л та хичээл зүтгэлээ доктортой гарга. Тэгэхэд танд нөгөө нэг таны зорьсон зорилго бүтсэн бүтээгүй хамаагүй та хэн болж өөрчлөх гэж байна. Аюул чухал гэдэг тэр үг бас аюул үнцэнтэй санагдсан. Өглөөний гайхамшиг маань те хүнийг зүгээр ингээд нэг өглөө босдог цагаас нэг 30-аас 40 минутын өмнө босгоод ч юм уу тэр хүн өөрийгөө хөгжүүлээд байгаагаар дуусахгүй юм байна. Маш том алсын араа, маш том зорилго тэрний ард явж байгаа юм байна гэдгийг бас ингэж томруугаар одоо хэлмээр санагдаж байна. Яа тэгэхээр хүн хөгжиж байгаа хүн яахын зорилгын томрно, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Бүтээмж нэмэгдэж байгаа хүн амьдралд нь орж ирж байгаа орлого те санхүүгийн чадах өснө. Тэгэхээр хүний амьдралын чанар дагаад төснө. Тэгэхээр гэр бүл аж аргалтай илүү гоё тав тухтай сайн сайхан амьдрах тэр эрүүл инх байх тэр бүх боломж нь ингэж бүрдэж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол зүгээр нэг өглөө босоод ч юм уу өөртөө цаг гаргаад байгаа тухайш бүр ингэж бүхэл бүтэн нэг гэр бүлийн магадгүй тэр гэр бүл сайн сайхан амьдрангууд тэр гэр бүлийн нөлөөлөөс бусад хүмүүс нийгэм суралцаад явах ийм гоё бас их том зүйл ард нь байгаа юм байна гэдгийг бас их харлаа. За тэгээ хоёулаа өнөөдрийнхөө өглөөний подкаст өндөрлөө тийм ээ. Энэ удаа Хэл Элродын гайхамшигын томьёо номын тухай битээр ярилцлаа. Одоо сонсогчтой хэлэхэд бол манайхан нөгөө үе номоо дамжуулаад уншиж. Одоо би чиний номыг авч унших гэдэг нь шүү дээ. Тэгтэл би бол энэ дээр аягүй хатуу байр суурьтай байдаг. Яагаад тэгэхээр хүний уншсан хүний ингээд янз бүрээр ингээд тодруулсан номыг уншихаар яг тэр өнгөөс харьцаараа тэрийг чухалчлаад тэгтэл яг өөрийнхөө өнцгөөс унших өөртөө зориулж ном аваад тэмдэглээд буцаагаад тэрийг ширээний ном болгоод байнга өөртөө сануулж те ингэж явал ном гэдгийн үнцийг бий болно шүү. Баярлалаа та бүхэндээ. Тэгээд өглөөний гайхамшиг өрөвтэй нэг дээрээ гэж хэлье. За тэгээд дараагийн шинэхэн подкастаараа эргэн уулзтлаа. Түр баяртай. За баярлалаа. Цэлмэх тэнгэр цэнгэг агаар цэвэр тунгалгаар дүүрэн шин өглөө. Өдөр бүр ингэж эхэлдэггүй байсан ч та сэтгэлдээ өглөө бүрийг ингэж ухтаарай. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг.